таны аавыг ямар агуу, ямар гайхалтай, ямар сайхан хүн байсан бэ гэдгийг бол бүгд мэднэ. Бид нар бүгдээрээ хар баг нялхаас тэр хүнийг харж, киног нь үзэж, тэр хүнээр ч магадгүй хүмүүжж өссөн хүмүүс зөндөө байгаа. Тийм ээ, үлгэр дуурайл авч тэр хүнийг бодож одоо жүжигчин болцсон, жүжигчин болохгүй явж байгаа хүмүүс байгаа шүү дээ бичнэ тийм. Тийм учраас би өнөөдөр эрэгтэй хүнтэй ялангуяа өөртөө чинь яриа сууж байгаа учраас эхлээд сайхан аавын тухай дуулъя гэж бодож байна. Дээрээс нь аавыгаа дурсмаар байна тийм. Тэгээд ярих гэсэн чинь эвгүй болчихно. Аавыгаа би миний 2013 онд тоглох болсон шалтгаан нь миний аав гэдэг байхгүй. Аав маань 2012 онд Илгэний хор тавдар гэсэн шиг сонссон бид нар. Би аавыгаа хизээч өвчин тусч хизээч бурхан болно гэж бодоагүй явж байсан. Хүн тийм л эд юм лээ. Тэгэхэд миний аав ерөөсөө өвчин хэлдэггүй байсан байхгүй. Тэгээд нэг өдөр ээж маань аавтай маань эмнэлэгт үзүүлэх гээд яваад ирэхэд нь агуулэлгүй гэжсэн чинь аав чинь хор тавтартаа гэж юм. Тэгээд ер нь бол эмчилгээгүй. Ангаах ухаанаар бол 6 сарын настай юм байна гэж хэлсэн байхгүй. Тэгэхэд нь итгээгүй. Хэдэн цагийн дараа тайвширсныхаа дараа хүн ер нь эцэг ихээгээ мөнх юм шиг бодд юм байна те. Хизээч өвчин тусахгүй гэж бодд юм. Тийм биш юм байна. Хорвоо ямар хатуу юм бэ гэж бодсон. Дээрэс нь би хар баг нялхаасаа 2 ахыг алдсан. Би дээрээ 2 ахтай байсан. Их сайхан 2 ах байсан. 2 ахыгаа би зурдаар хүний гарт алдчихсан. Ер нь бол хар багаасаа өнчрөл хаацал зовлон гэдгийг туулж өссөн эмэгтэй л. Тийм ч учраас өнөөдөр бас шазуур зуугаад энэ амьдралыг би авч явах хэрэгтэй тий. Надаас өрхийнч би жи аавыгаа тэжээж ижи аавынхан өмнө би амар том хариуцлага үүргийг ухамсарлаж амьдрах хэрэгтэй гэдгийг би хар баг наснаасаа үтсэн туулсан. Тэгээд аавыгаа ингэнгүүт хорвоо надад ямар хатуу хандж байна. Би яахад заавал ийм их хор тавтартай гэдгийг сонсонгууд хүн мэдээж шууд аавыгаа алдна л гэж бодсон шүү дээ. Тийм. Гэтэ мэдээж аврахын төлөө бол би жил 2 сар үтсэн. Тэгээд аа маань 10 намайг тоглолт хийхийн дараах мурхан болсон байхгүй. Тэгээд би аавда энэ тоглолтыг би таны охин үнэхээр олон түмний хайр үнэлэлийг хүлээсэн ийм сайхан дуучин болсон шүү. Тэгээд тийм Монгол бүх өргөнөө зэрэгтэл түрэн надад хайртай хүмүүсийг би цуглуулахыг хүссэн. Тийм учраас би арай болоогүй байсан гэж дотроо бодсон мөртлөөс аавыгаа баярлуулж тэр бүхэн Монгол бүхэн өргөний эндэр дээр би аавыгаа суулгаж өөрийгөө харуулъя. Юу сурсан мэдсэн юу чаддаг аавтай хайртай байдаг шүү дээ. Амар шүү дээ. Тэгж би анх 13 онд тоглолтоо хийжсэн. Тэгээ би аавынхаа дүрсийг заавал би мөнхөлж авъя. Юун талаа би урлагийн хүн блэ? Юун талаа би дуучин хүн блэ гэж бодоод би амар яаруу. Би аавдаа зориулсан дуу хийж аавыгаа дүрсийг мөнгөчүүлмээр байна гэд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан хөгжмийн зохиолч продюсерэн ах яруу найрагч Баян мөнх ах хоёр дээрээ тэр олон яруу найрагч хөгжмийн зохиолч дундаас би тэр хоёрыг сонгож анх би уйлж дуулж очиж уйлан байж би очиж тэр хоёрт санал тавьжсэн. Тэгээд үнэхээр гайхалтай сайхан дууг миний аавд зориулж Монголын мянган аав нарт зориулж хийж өгсөн. Аавтаа гэдэг байдаг. Тэр дууг би сайхан аавуудтай ирчүүдтэй тий зориулж дуулъя гэж бодож байна. За ёстой баярлалаа. Таны бас самсаа шархирах бах тий адилхан хоёлаа ааваасаа хатсан хүмүүс учраас нэг сайхан гуниг боловчиг аавыгаа сайн сайхнаар нь дурсаж суугасаа гэж би бодож би бүр нэвтрүүлэгт орохынхаа өмнө дуугаа дуулъя гэж бодож ирсэн. Гоё юм, ёстой гоё. Тэгээд Сэвэлийг үнэрэлэн охордох аавынхаа дэргээд сэтгэл нэгэл тайвуухан түшиг номортой байдаг. Үрдэ хайрлах сургаал мартаж бодошгүй үхгээс үнэн худлын орчлонг дэнсэлж
ухаарсан аяастай нүүдэл хүсэн их шинэ хувирах замбууд нүнжиг буйна хатгалсан миний л сайхан аав минь уйран хайрлах сэтгэлээ дуу болгон өргөе очми харвата минта урт насэлж жаргаарэ нүүдэл хүсэн их шинэ хувирах замбууд нүнжиг буйна хатгалсан миний л сайхан аав минь уйран хайрлах сэтгэлээ дуу болгон өргөе очми харвата минта урт насэлж удаан жаргаарэ урт насэлж жаргаарэ. Тэ ийм сайхан аавын дуутай. Аавыгаа Аав чи хэдэн наснд өнгөрсөн? 66 настай байсан. 66. Болоогүй байсан баад. Сайхан 80 хүрээлээ гэж байгаа тийм. Одоо 80 хүрээд 90 хүрээд явж байгаа. Миний аав 53 та өнгөрсөн. Маш залуу. Маш залуу. Өстө жинхэнэ нөө эд хийж бүтээж байх үед байхгүй да тий. Одоо нэг сайхан нэг далтай өвгөний дөрөвтэйгээл байж байгаа хүмүүс өчнөө сайхан байж шүү дээ. Тэгэхээр харамсдээ шүү дээ. Тэгээ хүн болгоо мөнх биш юм даа л гэж өөрсдийгөө хатуужулж явдаг. Тий. Ялангуяа Монголд бол эрэгтэй хүн айгу богино настай байгаад байдаг тий. Энэ талаар юу гэж боддог ч юм. Богино настай. Ялангуяа эрэгтэй хүн тий. Би нөгөө ийм аавын тухай дуунаас амар дуртай байхгүй. Ингээд жишээ нь ингээд манай гэрүүлийн машинд явдаг дууны ихэнх хувийг дандаа аавын тухай дуунууд эзэлдэг байхгүй. Дээр байгаа ч гэсэн хажууд байгаа юм шиг бодож. Зарим нэг ажил үйлсийг бүтэхгүй байхад. Аава тэгж боддог. Аава туслаараа надад. Тэгтэл нэг ажил бүтдэг юм шиг санагдав. Амьд байгаа юм шиг л төсөлж дүрийг бодож. Би тэгтээ аавыгаа дүрсэлж мөхчүүлсэн дууга аавынхаа хэсгийг харж чаддаг. Хэцүү байдаг. Үнэхээр хэцүү байдаг. Тэгээд нэг хүн цавлан үзэх тусмаа хатууж тийм юм. Дээрээс нь хар бага наснаасаа цавлан үзэж түшигтэй сайхан хоёр ах, сайхан аавыгаа алдна гэдэг бол энэ амьдралд л хангалттай цавлан гэж би боддог. Нүүдэл хүсэн их шинэ хувирах замбууд нүнжиг буйна хатгалсан миний л сайхан аав минь. Хоёр ах маань хоёулаа 25 настай та бурхан болж ирсэн. Хайрцаа харин сайхан. Тэгээ би яг үнэндээ тайзан дээр инээгээд түрүү нэвтрүүлгээ эхэлж байхад инээгээ сууж исэн цоглог залбоотой ийм өсгөө байгаа боловч цаана нэг л тийм дундуур нэг тийм ив хэцүү байдаг л да. Надад гадаа гарч ир болж дотор олж ийм болно гэдэг бол тэгэхээр тэрийг мэдэрдэг. Гэтэ надад өөр сонголт байхгүй. Яг. Ээж байгаа охиныгоо би л авч явна. Өөр хинч байхгүй юм чинь. Энэ амьдралын үнэнтэй эвлэрхээ сураар байхгүй. Тийм учраас нөгөө нэг магадгүй миний хар бага наснаас зовлон үзэж хайртай хүмүүсээ алдсан болохоор нэг өөр нэмгэн, өөр зөөлөн хүнд тусалж зовдсон зүдэрсэн хүмүүс туслахын шалтгаан нь бас энэ байж магадгүй.